Бид бүхэн бүгд л хөгжил ярьдаг. Таны өдөр нь хөгжлийг хэрхэн хардаг вэ? Хүн бол өөрөө нийгмийн амьтан, тиймээс нийгмийн суур хэрэгцээнүүд гэж би суур хэрэгцээгээ хангаснаар хүн цаашдаа хөгжих ёстой. За 70 задгад сумын хувьд аваад үзэхэд Өмнөг аймгийнхаа 40 гаруй хувь нь төвлөрөн оршин суудаг. За ийм төвлөрсөн одоо хот болох гэж байгаа гэж одоо бид хүн үзэж байгаа. Тиймээс энд одоо хүний амьдрах орчин нөхцөл, за сурах орчин нөхцөл бол бүрдсэн багс. Хичээл сургууль орох гэж байгаа энэ өнөөгийн нөхцөл байдал дээр одоо хонон өнжин ойчрлох, нөөцөд орлоо гэдэг зүйл сүүлийн жилүүдэд бол маш ихээр яригдж байгаа. Боловсролыг бид хаанаас олж авах вэ? Мэдээж сургууль цэцэрлэгээс. Өнөөдрийн нөхцөл байдалд одоо манай баг дээр баригдаж байгаа тухайлах юм бол 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн ажил бол 2019 онд бол эхэлсэн. Гэтэл өнөөдөр бол дуусаагүй байна. Хүүхдүүдийн 9 сарын 1 болох гэж байхад хүлээж авах нөхцөл маань бүрдээгүй байгаа. За, иргэдээс ирүүлж байгаа маш олон санал хүсэлтүүд байна. Сургууль цэцэрлэгтэй холбоотой. Тийм ээ. Тэгэхээр энэ санал хүсэлтүүд дээрээс нь багаас явж байгаа буюу төрийн анхан шатны нэгжээс явж байгаа энэ албан тоод бичгүүд хаана хэн дээр очиод яагаад гацаад байгаа вэ? Хизээ хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг асуултууд байсаар байна. Миний хувьд бол одоо нийгмийн суур хэрэгцээ, нийгмийн одоо энэ зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх энэн дээр анхаарах хэрэгтэй гэж үздэг.